За сайн байцгаана уу хүүхдүүд ээ? За сайхан амарлаа. За өнөөдрийн хичээлээ эхлэхээс өмнө бүгдээрээ хамтдаа тоглоом тоглоцгоё. За багштай нийтдээ 7 хүүхэд гараад ирээрэй. За гяс гараад ирээрэй багш руугаа. 1 2 3 6 7. За нааш олороо. За бүгдээрээ энэ дөрвөлжин шар дотор ороод зогсоороо. Дөрвөлжин шараас гаргаж болохгүй шүү. За багшийнхаа тоглоомын зааврыг маш сайн сонсно шүү. За юу. За та хэд бол робот. Роботуудын цэник дуусгаж байгаа. Цэник дуусгахын тулд энд 3 талд юу вэ? Батарей байна. Тэгэхээр та хэд яг робот шиг тэнцэнээс очоод цэниглэгдэх ёстой. Хамгийн чухал зүйл чинь цэник болгон дээр тэнцүү тоогоор очих ёстой шүү. Ойлгосноо? За робот болж эхэллээ. Роботууд цэниглэгч рүү явлаа. Робот шиг явна шинэ. Найзуудаа. Робот яаж явдгийг? Хамгийн гол нь тэнцүү тоогоор очих шүү. За цэниглэгдээ. Хоёулаа бариарай. Хоёулаа савнаасаа бариад цэнигнээс хоёулаа хамт бариад. За бариарай. За нэг нь татлаа шүү. Багш нь татлаа шүү. За 1 2 3 ий. Ваа цэниглэгдэж штэ. Оо энэ найз нь яасан бэ? Энэ найз нь яач вэ? Хоцорчлоо тийм ээ. Цэниглэгдэхгүй. Энд нийтээ хэдэн хүүхэд хэдэн робот байсан юм? 7. Хэдэн хэсэг цэник байсан юм? 3. Нэг цэнигэн дээр хэдэн хүүхэд татсан бэ? 2. Тэгэхээр энэ робот ганцаараа цэнэггүй хоцорчлоо. За робот хүүхдүүдэд баярлалаа. За суудалдаа буцаа суучи. За тэгвэл одоо бүгдээрээ хамтдаа багш нь ширээ болгон дээр ийм алимны зурагтай дугтаа өгсөн байгаа. За тэр дугтын доторх алимыг тоолоо зоригтой хүүхдүүдээ багаараа хамтдаа тоолороо. Хэдэн ширхэг алим бэ вэ? За найзтайгаа хамтдаа тоолороо. Оо 5 байна уу? За өөр. 7 байна. 11 байна. 9 байна уу? За 9 алим байна. За энэ ширэнд хэдэн алим байна? 9. Оо 9 байна уу? За 13 байна уу? Танай ширэнд 9 байна уу? За алимнуудаа буцааж хийхгүй хүүхдүүдээ. За одоо тэгвэл хамтдаа багш нь хүүхэд болгоны урталд баг болгоны дунд ийм хүснэгт өгсөн байгаа. Энэ хүснэгт хүүхдүүдийг хэдэн баг нь байна вэ? Оо 2 баг нь байна. Энэ ширээнд хэдэн хүүхэд сууж байна? 2. Тэгвэл ширээнийх нь найзын тоогоор баг нь өгсөн байгаа юм байна. Өөрсдийнхөө дугтын дотроос гарч ирсэн ууттай алимыг ширээнийхээ найзтай хуваагаад аваарай. Хэрвээ хувааж авахгүй үлдэх юм бол энэ юу гэсэн бэ? Оо энэ хэсэгт наан шүү. За юу хүүхдүүдээ? За хийж эхлэе. За наагаараа. За найзуудтайгаа хуваагаад авсан хүүхдүүдээ нэг хүүхэд нь гарч ирээд хэрвээ найзуудтайгаа тэнцүү тоогоор хувааж авсан бол тэнцүү гэсэн тал дээр нь. Хэрвээ найзуудтайгаа хувааж авахд чинь үлдсэн бол үлдэгдэл гэсний доор гаргаж ирээд байршуулаарай. За энэ алимыг яах вэ? Энэ найз нь авлаа. Нөгөө алимыг энэ найз нь авчи. Одоо энийг яах вэ? Оо зү. Одоо энийг нөгөө найз нь. Одоо энд. За хэрвээ үлдэгдэл үлдээг бол яасан бэлээ багш нь тэнцүү гэдэг дээр нь байршуулаараа гэсэн. За
Нэг алим нунчлаа. Оо зөв. Үлдэгдэлтэй бол энэ тална. Үлдэгдэлтэй. Үлдэгдэлтэй юу тэнцүү юу? Оо, үлдэгдэлтэй. За хүүхдүүдээ гаргаад байршуулсан самбар дээрхийг бас сайн гарцуулаад харж байгаараа. За энийг гаргаад байршуулаад наачих. Тэнд аваач. Үлдэгдэлтэй юу? Эсвэл тэнцүү хувааж авсан билүү та гурав? За самбарт гаргаад байршуулаарай. Аль нь үлээ? Үлдэгдэлтэй хувааж авсан билүү? Тэнцүү хувааж авсан билүү? Хүүхэд толгой ямар авсан байна? Тэнцүү авсан байна, тийм ээ? Тэгвэл энэ тэнцүү дээр наалтах юм байна. За одоо бүгдээрээ өнөөдрийнхөө тэгтээ танилцаад сэдвээ олъё. За өнөөдөр энэ ямар явдаг нөлөө хүүхдүүдээ? Бар юм уу хүүхдүүдээ? Арслан, араатныхаа арслан биш үү? Араатныхаа арслан ямар цан чанартай вэ? Ууртай юм уу? За өөр. Зоригтой. Тэгвэл өнөөдрийн хичээл дээрээ бүгдээрээ зөв. Өнөөдрийн хичээл дээрээ бүгдээрээ арслан шиг зоригтой байх нь шүү. За юу? Энэ ямар амт юм? Туулаа ямар амт юм лээ? Хурдан. Тэгвэл өнөөдрийн хичээл дээр бүгдээрээ туулаа шиг хурдан, арслан шиг зоригтой оролцох нь шүү. Ойлгосноо? Зөв. Өөртөө итгэлтэй. За бүгдээрээ энэ чинээсээ найзуудынхаа хийснээс нэг авчий. Энийг авчий. Энийг авчий. Өнөөдрийн хичээлийн сэдв нь бүгдээрээ хувааж үзсэн тийм ээ. За тэгвэл энд нийт хэдэн ширхэг айлан бэ? Нийт 12 ширхэг айлан байна. 12 ширхэг айлмыг хэдэн хэсэг хуваасан байна? Та тоолё хамтдаа. 4 хэсэг хуваасан байна. Тэгвэл нэг хэсэгт нь хэдэн айлан үлдсэн байна? 3. Одоо энийг бүгдээрээ харъя. Нийт хэдэн айлан байна вэ? За тоолъё багштайгаа хамт. 1 Хэдэн айлан байсан бэ? 15 айлан биш үү? 15 айлмыг хэдэн хэсэг хувааж авсан бэ? 1 2 3 4 хэсэг хувааж авсан байна. Нэг хэсэгт нь хэдэн айлан моноогдсон байна? 3. Гэсэн чинь энд юу бичигдэхгүй байгаад байна вэ? Үлдэгдэл бичигдэхгүй байна. Тэгэхээр бүгдээрээ өнөөдрийн хичээлээрээ үлдэгдэлтэй хувааж сурах нь байна. За бүгдээрээ он сараа тавиад арчгаа тавья. Үлдэгдэлтэй хуваах. За бүгдээрээ хамтдаа он сар гарчгаа тавья. Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ үлдэгдэлтэй хувааж сурах нэ. За өнөөдрийнхээ хичээлийнхаа он сар гарчиг тавья. Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ үлдэгдэлтэй хувааж сурах нэ. За үлдэгдэлтэй хуваах. За бүгдээрээ өнөөдөр үлдэгдэлтэй хуваахыг яаж тэмдэглэхийг харъя. Бидний сүүл бичсэн алин болохоор яасан бэлээ? Хэдэн алин үлдсэн? 3 алин үлдсэн байна. Үлдээд байгаа зүйлийг цөмрөө хувааж үзэхдээ
Энэ юу вэ? 15 чинь үйлдэлийн гишүүд ямар гишүүн нэлээ? Хуваагдагч. 4 бол хуваагч. 15 бол хуваагдагч. 4 бол хуваагч. Энэ тэгвэл 3 нь юу болох юм? Ёстой сайн. Ноогдурийн утга. За, одоо энийг цөмбөрөөр тэмдэглэе. Хэдэн ширхэг айлан үлдсэн мөлий? 3. Яагаад байгаа илээ тэр 3 айлан? Үлдэж байгаа. Тэгвэл яаж тэмдэглэдэг бах нь? Үлд 3. Яагаад гэвэл бид нар тэнцүү хувааж авах гэсэн боловч яасан? Тэнцүү хуваагдахгүй хоцроод үлдээд байгаа учраас үлдэгдэл буюу үлд 3 гэж тэмдэглэдэг байна. За, тэгвэл одоо буцаагаад нэг сааны. Энэ 12 бол юу вэ? Нийт нийт юмсын тоо. За, 4 нь юу юм? Багц буюу хэсгийн тоо. 3 бол юу вэ? Нэг хэсэгт ноогдох юмсын тоо. Яагаад гэвэл 4 хэсэг хувааж авсан тийм ээ? 1 2 3 4 хэсэгт хувааж аваад нэг хэсэгт нь 3 ноогдсон байх нэ. За. Хүүхдүүдээ энэ хуваагч үлдэгдэл хоёрын аль нь их вэ? Үлдэгдэл нь их вэ үү? Хуваагч нь их вэ үү? Хуваагч нь их вэ. Тэгвэл хуваагчаас үлдэгдэл ямар байх ёстой юм бэ? Хуваагч нь их байх ёстой юм байна, тийм ээ? Үлдэгдэл ямагт хуваагчаас бага байх ёстой. Үлдэгдэл нь за, тэгэхээр цөмөрөө энэ тодорхойлолтоо батлая. За, та нар багшаагаа дагаад хэлээ шүү заа юу. Хуваагч ямагт үлдэгдлээс их байна. Зөв. За, одоо тэгвэл бид нар энэ хуваасангаа хэрхэн уншдаг вэ? За, багшаагаа дагаад хэлээ шүү заа юу. 15-ыг 4-т хуваахад 3 ноогдож 3 үлдэнэ. Зөв. Тэгэхээр яадаг вэ нөө? 15-ыг хэдэд хуваахад гэлээ? 3 ноогдож хэд үлдэх вүлээ? 3 үлдэнэ. За, одоо бүгдээрээ тэгвэл дасгал ажиллая. За, багшийн та нарын дэвтэр дээр алин байгаа. За, наа чи хэдэн ширхэг алин байна вэ? Тоолтоо хүүхдүүдээ. 15 алин байна. За, тэгвэл ширээ болгон дээр аях та юу вэ хүүхдүүдээ? Савх иш вэ. За, энэ дотроос багаараа хамтдаа тоолоод 15-ыг авъя. За, найзуудтайгаа хамтраад тоолоорой. За, 15-ыг тоосно хүүхдүүдээ. За, бүгдээрээ энэ зааврыг уншия да. За, тэгвэл 15-ыг тоолоод аваарай. За, тоол хараа 5. Ингээд 10. Одоо ингээд хэд болох вэ? 15. Тэгвэл энийг л авах юм байна тийм ээ? Бүгдээрээ. За, авсан уу хүүхдүүдээ? За, авсан бол бүгдээрээ энэ заавраа уншия. Юу гэж байна хүүхдүүдээ? Зөв. За, тэгвэл бүгдээрээ 15 ширхэг савхаа 2 хуваая.
2 тавганд хийсэн тийм ээ. Тэгэхээр 2 хуваана гэсэн үг. 3 тавганд хийсэн бол хэд хуваах вэ? Оо 3 хуваана. За 15 алимаа хуваая хүүхдүүдээ 2 тавганд. За багштайгаа хамтдаа 2 тавганд гэсэн. Тэгэхээр энэ 1 2 3 тавг болох гэдэг шүү дээ. За ингээд 1 тавг руу 4-ийг тавьчих. За дараагийн нөгөө тавг руу тэгвэл мөн адил яах вэ? 4-ийг тавина. За одоо дахиад нэмье. Хэдийг нэмэх вэ? Хэдийг нэмэх юм? Энэ хэд вэ? 1-ийг нэмэх. Дахиад 4-ийг. Ингээд энэ хэд болж байна? 8 болчлоо. Энэ хэд болоод байна? 8. За одоо ингээд нийтдээ та нарын 15 савх. 15 савхыг тэнцүү тоогоор 2 тийш нь 2 хуваана гэсэн үг байхгүй юу? Эхний тавганд хэд орох вэ? 2 дахь тавганд хэд орох вэ? Харин хэд үлдэх үү гэдгийг та хэд хамтдаа бодох хэрэгтэй байхгүй юу? Тэхийн тулд харъя цөмөг бүгдээрээ. Ийшээ 3-ыг өгч. Нөгөө найзад тэгвэл бас адилхан юу өгөх вэ? 3-ыг. Дахиад ийшээ 3-ыг өгч. Дахиад ийшээ хэд өгөх вэ? 3-ыг өгье. Ийшээ хэд өгөх вэ одоо? 3 хоцорчлоо шин. Ийшээ 3-ыг өгчөөр энэ найз нь 3 болчихсон. Тэгвэл ийшээ 1-ийг өгч. Ийшээ 1-ийг өгч. Энэ хэд үлдэж байна? 1 үлдэж байна. Оо 1 үлдэж байна. За тэгвэл бүгдээрээ савхаараа багтсан бол өөрсдийнхөө дэвтэр дээр байгаа алимаа багцлаа. За энийг хардаг хүүхдүүдээ нийтдээ 2хан тавг байгаа шүү дээ. Тэгсэн чинь та нар хэдэн тавг болсон бэ? 1 2 3 4 5 6 7 тавганд хуваацсан биш. Тэгэхээр цөмөр одоо харъя. За ийшээ энэ найзад 2-ыг өгч. Энэ найзад 2-ыг өгч. Энэ найзад бас 2-ыг, энэ найзад 2-ыг, дахиад энэ найзад 2-ыг, дахиад энэ найзад 2-ыг өгчлөө. Тэгсэн чинь энэ хэд хоцорсон? 3 хоцорчлоо. Тэгэхээр энэ найзад 2-ыг өгчхөр чи энэ найз хэдийг авах юм? Энд ингээ 2-ыг өгчхөр энэ найзад хэд хоцорох юм? 1 хоцорхоод ш. Тэгэхээр энэ тэнцүү хуваагдаж болохгүй юм тийм ээ. Тэгвэл энэ найзад 1-ийг өгч. Энэ найзад 1-ийг өгч. Энэ хэд хоцорч байна? Оо 1 үлдэж байна. За одоо тэгвэл өөрийн дэвтэр дээрхээ багцлаараа. 2 тавганд тэнцүү хуваагаад алимаа багцлаа. Тэгэхээр яах вэ? Энэ нэг найзад нь хэд очсон бэ? Энийг тоолдоо. Оо 7. Нэг найзад 7 очсон байна. Тэгвэл чи энэ чинээс 7 алим багцал зурх хэрэгтэй байна шүү дээ. За энийг харъя. Та нарын ингээ багцсан энд хэд вэ? Тоолдоо хүүхдүүдээ. Оо зүтгэр хэд хоцорсон бэ? Оо нэг нь 2 найзад 2-нд нь очихгүй 5-ын дээр очихгүй хоцорсон байна тийм ээ. За дэвтэр дээрээ багцлаа зуръя. За энийг хардаа хүүхдүүдээ энд хэд вэ? 6. Дахиад нэг хардаа 6 байна уу? Оо зүг 7. Энд хэд вэ? Оо зүг 7. Тэгэхээр энд хэд хоцорч байна? 1. Оо зүг. За одоо багцлаа зурчих тэгвэл дэвтэр дээрээ. Хэд хэдээр багцлагдана гэсэн үг үү? 7 7. Оо зүг. 7-7-оор нь багцлагдаад хүүхдүүдээ хэд үлдэж ийн вэ? Оо, нэг алим юусоо яасан? Оо, айлч тавган дээр багтав. Яагаад гэвэл яаж хуваасан бэлээ? Тэнцүү хуваасан тийм ээ. Тэрнээс биш нэг тавган дээр 8 болгоод өгчих болох юм уу? За чи 8-ыг авчихгүй ингэж болох юм уу? Болохгүй. За тэгвэл багцлаа зураараа хүүхдүүдээ. Нийт алим нь за одоо бүгдээрээ багцлаа зурсан уу? За багцлаа зурсан бол харъя. Энэ хамгийн ихний хүүхд юун дотор юу ордог вэ хүүхдүүдээ? Оо зөв нийт юмсын тоо. Нийт юмс нь хэд вэ? 15. 15-ыг нийт хэдэн хэсэг яагаад байгаа лээ? Хуваагаад байгаа лээ. Оо онц 2 хэсэгт. Тэгвэл нэг тавган дээр 2 хэсэгт хуваахад нэг тавган дээр хэдэн алим очиод байгаа? Оо 7. Тавган дээр очиагүй үлдсэн алим байгаа юу? Оо хэдий? Оо зөв. Үлд
1. За бүгдээрээ одоо энийг уншия. За хамтдаа уншия. Багштайгаа уншиж дуусныхаа дараа бичиж тэмдэглэе, ойлгосноо? За. Хэдүүлээ 15-ыг 2 хуваахад 7 ногдож 1 үлдэн. Зөв, сайн байна. Ачаалт айлах тоглоом тоглоё. Алгаа ташин заяо. Алгаа ташин тоо цөмөрөө эхлээд энэ бодлыг заавал хийх ёстой. Ойлгосноо? За хамгийн ихнийх нь хамтдаа багштайгаа бодъё. 28-ыг за уншаарай. 28-ыг юу гэж вэ? 28-ыг хуваах нь 9. За 9-ийн хүрдэнд бодъё бүгдээрээ. 9-ийн хүрдэнд 28-тай хамгийн ойр очдог тоо. За 9-ийн хүрдээ сана. Ёстой сай. 9-3-ийн хэдий? 27. 28-аас 27 хэд үлдээд байгаа? Ёстой сай. Үлд 1. За одоо багштайгаа нэгийг бодсон чинь нөгөө хоёроо та нар өөрсдөө бодно. Өөрсдөө бодчиход ширээнийхээ найзтай харьцуулаад хараарай заяо. Та хоёр ижилхэн байсан байх уу? Хэн нь алдсан бол дараа нь хамтдаа алдаагаа засчаад тоглоом тоглоно. Ойлгосноо? За хий. Хэрвээ бүр болохгүй бол багшаасаа тусламж хүсч болно шүү заяо. За. Компьютер хамаагүй. За 4-ийн хүрдээ бодороо. Дараагийнхыг хуваахын тулд бид нар тэдний хүрд хэрэгтэй байна. 4-ийн хүрд хэрэгтэй байна. 4-ийн хүрдэнд 15 руу хамгийн ойр очдог тоо хэд вүлээ? Сайн бодороо. Дараагийнх дээр нь бас бидэрт 6-гийн хүрд хэрэг болохоор юм. За 4-ийн хүрдээ уншия. 4-1-ийн 4-2-ийн 4-3-ийн 10. 4-4-ийн 16. 16 гэхээр 15-аас яаж юм? Нэгээр их. Тэгвэл 4-4 биш юм байна. Тэгэхээр 4 хэд болох вэ? Зөв. За 4-3. За хийгээд дууссан ширээний найзтайгаа харьцуулаад хараарай. Найзуудаа илүү балтай хөхтэй нөө. Найзтай туслая. Найз нь балгүй очиж балан гарахаа иччих. За болчтой болно очтой. За чи хичээлээ дуусаад найзтай өгөө шүү заяо. За хариугаа бодсон хоёроо. За хоёр хариу таарж гин үү? Таарж гин үү? За сайн байна. За бусдынхаа хүлээж заяо. Хийгээд дуусна найзаасаа болохгүй бол найзуудаа асууя шүү босоод. За юу. Юусоо юм хийхгүй суугаад ойлгохгүй суугаад ч юусоо болохгүй. Та хайта хамтдаа харъя та. Энэ хэдий. Дуусна. За дуусна гараа өргөчих. Багш нь аль ширээ бүгд дууссан мэн харъя. За энэ ширээ дууссан байна. Энэ ширээ дууссан байна. Энэ ширээ дууссан байна. Тэр ширээ дууссан байна. Одоо хаана дуусаагүй. За манай гурав багш нь туслая. Тусламж хэрэгтэй байна уу? За 3 дөрүлээ харъя да. За дуусна уу хүмүүдээ? Дуусна. Ширээний найзтайгаа харьцуулж харсан уу? Харсан. За одоо ингэ шүү заа юу. Бидний тооны гарсан үлдэглээ бүгдээрээ алга ташна. Хамгийн ихнийх дээр нь хэд үлдсэн мөлий? 1 үлдсэн. Тэгвэл за багшаа хараарай. Хэрвээ 1 үлдсэн бол 1, 2 үлдсэн бол 1, 2. 3 үлдсэн бол 1, 2, 3. За одоо тэгвэл та нарын бодсон багшийн бодсон хоёр таарах нь хараарай заа юу. За бүгдээрээ шалгачаад тоглоё. Таарч гинөө хүмүүстээ. Таарч гинөө. Тэгвэл бид нар зөв бодсон байна гэсэн үг. За хэрвээ зөв бодсон бол бүгд таарсан бол зөвлөөд тавааш тавьчих. Өөрөө өөрийгөө дүгнээрээ.
За тэгтэг. За өөрийнхөө үзгэн балаар өөртөө хамгийн ойр байгаа балаараа зөвлөөд хэрвээ зөв байсан бол зөвлөөд алдаатай ах юм бол тасна шүү. За юу. Алдаагаа тасахгүй явчихар чинь тэр чинь буруу болчих. Энэ балаараа тэгчих. За босно. За болсон бол 100 гараа өргөч. 100 гараа. За. За та тэгвэл одоо ингэнэ шүү дээ. За багшигаа эхлээд харъя шүү заа юу. За эхлээд нэг алга ташъя. За ингээд барина. Буцаад гараа. Дахиад дараагийнх нь хэд үлдлээ? 3 үлдсэн. 1 2 3. За дараагийнх нь ингээд гараа дахиж бариад хэд үлдсэн? 2 1 2. За одоо хамтдаа зэрэг явна шүү. 1 2 3 и 1 2 3. Дахиад гараа удаа 1 2. Оо сайн. За одоо тэгвэл та нар шууд цэжээрээ бичээд бодно шүү цаа юу. За би нэг тоо хэлнэ. Ойлгосноо? За 12-ыг хуваадаг нь 9. За наадхаа бодоод үлдэгдлийн гаргаад ирдээ хэрвээ үлдэгдэлтэй байна уу, үлдэгдэлгүй байна уу? 12-ыг хуваадаг нь 9. За 9-ийг хүрдээ бодох нь шүү. За хариугаа гаргасан баруун гараа өргөн шүү. За юу. За. За 9-ийг хүрдээ бодоорой. 9-ийн хэд юм хүрдээ? 9. 9-2-ийн 18 гэдэг чинь 12-оос яаж ийн? Йоо, их болоо явчихсан. За тэгвэл одоо хариугаа гаргаараа өөрсдөө. За зүг байна. Хариу нь эндээ бичнэ шүү дээ. Тэгээд энд хариу нь гарна. Энд өгж байгаа нөгөө нэг. За боцсон баруун гараа өргөрөө. Ганцхан бодсон шүү дээ. Гяс фати. За 3 найзаагаа хүлээчээд. Тэнд бас нэг найз нь оцорсон байна. 4 найзаа хүлээчээ. За бүгдээрээ баруун гараа өргөрөө. Дуусна баруун гараа өргөрөө. Баруун гараа. За энэ найзууд нь дуусна уу? Дууссан байна. Тэнд найз нь дуусна уу? Арай дуусаагүй. За дуусна. Харъя башна. Дуусаагүй. За ботчих. Хм 12-оос энийг хасгаарай. Одоо бас л муу адилхан. Үлдсэн тоогоороо алга таштай багш нь сонсъё. Та нар зөв хариу гаргасан байна уу, буруу хариу гаргасан байна уу? Нэг бэж. Багш нь. 1 2 3 и. Хэд хоцорсон бэ? 3 үлдсэн байна. За сайн байна. Одоо тэгвэл бүгдээрээ хамтдаа компьютер веб бүгдээрээ ажиллая. За бүгдээрийнх нь хугацаа дууссан байна. За тэгэхээр таблетуудаа буцаагаад урагшин тавьчих. Оо зөв буцаагаад урагшин тавиарай. За. Манай ангийн өнөөдрийн 2 минутын сорилт 52% үнэлэгдсэн байна. За 52% үнэлэгдсэн байна. Тэгэхээр дараагийн удаад бид нар хэд болох ёстой вэ? Оо, сайжраад юу болох ёстой юм? Бүгдээрээ ногоорох ёстой тийм ээ. Тэгвэл болохоор энийг хартаа. Энд нэг үг 100% байсан байна. Доошоо яасан бэ? Улаан өнгө ороод ирсэн байна.
Улаан өнгө ороод ирж байна гэдэг чинь чи алдсан юм уу? Эсвэл нөгөө дэлгэцээ ингэж товшихгүй байсаар хагаад минут өнгөрцөн гэсэн үг. Ойлгосноо? Тэгэхээр дараагийн удаад энэ дээр ажиллахдаа бүх хүүхэд ямар болох хэвтэй вэ? Оо 100. Ямар өнгөтэй болох хэвтэй вэ? Оо ногоо өнгөтэй болох хэвтэй шүү. За ёо. За багш нь хүүхэд болгоны урд дунд нь юм тавьсан байгаа. За ширээн дээрээс олоорой. Хам байна. Оо зөв. 3-аараа сууж байгаа хүүхдүүд 2-ороо сууж байгаа хүүхдүүд 2 хамтарч хий. 4-өөрөө сууж байгаа хүмүүсийн дээр 2-ыг тавьсан байгаа багш нь. Тэгэхээр 2-2-ороо хийн шүү. Ойлгосноо? За багшийнхаа зааврыг сонсчих. За багш нь заавраа нэг л удаа хэлнэ шүү. Маш сайн анхаарал сонсороо. За багшигаа харъя. Багш руугаа харлаа. За багш руугаа харлаа. Маркер яаж хөдөлж ийн вэ? Багш руугаа хараараа. Маркерыг дагаж хөдлөе. За. Багш нь заавраа нэг л удаа өгнө шүү. Заа юу. Маш сайн сонсороо. Чамд найзтайгаа хамт өгсөн хуудсан дээр алдаа байж магадгүй. Эсвэл тэр хуваах үйлдэл алдаагүй ч байж магадгүй. Хэрвээ алдаатай ах юм бол чи найзтайгаа хамтраад алдааг нь засч бодох ёстой шүү. Ойлгосноо? Хэрвээ алдаагүй ах юм бол чи доор нь яг тэрийг хуулаад өөрөө гараараа бичнэ. За доотлолд нь цагаан зай байгааз. Энэ доор цагаан зай байгааз. Чи энэн дээр нь өнөөдрийн мэдсэн хичээлийнхаа талаар өөрийнхөө зурх дуртай зүйлийг бүтээх юм. Ингээд та нарт найзуудтайгаа хамтраад нэг юм бүтээх юм. Ойлгосноо? За бүтээлээ гоё болгоод болгосон хүмүүс нь бүтээлээ дээр найзуудынхаа бүтээлээ хажууд тавиачаад байршуулаарай. За бүтээлээ байршуулаад байгаараа хүүхдүүдээ. За ёстой гоё бүтээлүүд энэ найзуудаа зориулаад баяр хүргэчих алга тасчих. За. Одоо хамгийн чухал зүйл. Өнөөдрийн хичээлээр юу сурсан? Өнөөдрийн хичээл чамд ямар санагдсан? Сонирхолтой юу? Аз жаргалтай байсан уу? Чи хөвгөлтэй байсан уу? Эсвэл чи эргэлзсэн үү? Чи эсвэл уйдгартай байсан уу? Чи эсвэл ойлгоогүй юу? Өөрийнхөө мэдэрсэн мэдрэмжээ багш нь ширээ олгон дээр аяган дотор нэг юм цаас тавьсан байгаа. Энэ цаасан дээр бичээд тэнд очиод мэдрэмжээ наагаад байршуулъя. Чамд ямар мэдрэмж төрсөн? Хөвгөлтэй байсан уу? Эсвэл чи эргэлзсэн үү? Эсвэл чи ямар нэгэн зүйлийг ойлгоогүй хоцорсон уу? За газ бичээд байршуулъя. За нэг цаас аваад өнөөдрийн өөртөө төрсөн мэдрэмжээ чамд хөвгөлтэй санагдсан уу? Хэрвээ чамд уйдгартай байсан бол уйдгартай дээр, чи хэрвээ эргэлзсэн бол эргэлзсэн гэдэг дээр авчираад наагаараа хүүхдүүдээ.
За өөрийнхөө санагдсан мэдрэмжтэрээ наагаараа. Чамд ямар мэдрэмж төрсөн юм? За нэг найзынхаа дараас ардаас нь очиод наагаараа найзуудаа. Наал гэж байна уу? За. За багш руу хараарай. За ингээ бүгдээрээ мэдрэмжүүдээр наадаа тийм ээ. Нэг найз нь жоохон эргэлцсэн байх. Цөмөрөө тэр найздаа дараагийн хичээл дээрээ тусалж өгье. За юу. За өнөөдрийнхөө хичээлд идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Гой бүтээлүүд гаргасан чинь одоо нэг найзынхаа бүтээлтэй танилцъя. За энэ бүтээлийг хэн хийсэн бэ хүүхдүүдээ? Оо за танаа ширээнийхээ хийсэн үү? За найзуудаа бүтээлийг танилцуулчих минь охин. Бид 16 хуваахын 3 тэнцүү 5 ногсож 2 үзсэн. Тэгээд бид 3 буруу гэж бодоод доор нь 16 хуваахын 3 тэнцүү 5 ногсож 1 үзсэн гэж бодоод. Оо зөв. Найзууд нь алдаагийн зассан байна. За тэгвэл ингэж сайн алдаа зассан найзуудаа баяр хүргэе. За баярлалаа. За. Одоо тэгвэл өнөөдрийн хичээлдэр бид нар мэдрэмжээ наасан шүү дээ. Тэгвэл өөрийн наасан мэдрэмжээ найзуудаа ярьж өгөх юм байна уу? Оо, яасан олуулаа юм бэ? За, өнөөдөр тэгвэл уудам ярьчих. Дараагийн хичээл дээр ээлжлээд ярина шүү. Заа юу? За, уудам минь юу гараад. За. Би сонирхолтой төр наасаа. Яг гэвэл би найзуудтайгаа юун дээр компьютер дээр ажиллаж робот болж тоглохын маш сонирхолтой байсан. Бас ангийнхандаа бас багштай баярлаа.